Хагалгаа сайхан боллоо. Баяр үргээ. Цааш анхны Европ бизнестэй хамгаан олсон хүн боллоо. Их сайхан болсон шин за. So this is a patient. Yeah. Just we operate this morning. Yeah. How are you? Би яаж нэг жолооч илчээсээ ирсэн байж байна. сайн байна. 잘 됐다고 합니다. Хагалгаа амжилттай болсон гэдгийг дуудлаа. 빨리 회복하십시오. Та хурдан дөрөв эдгээрээ. Одоо тэр дараг дэлгэрүүд ажиллах вэ? 또 어렵다면 앞으로 сайн байна. За өнөөдөр бас их тийм учир бэлэгдэлтэй сайхан өдөр байна. Монгол хүн дэлхийн анагаах ухааны олдыг эх орондоо хүртэх байх энэ том зорилгын нэгэн хэсэг бол энэ мис заслын тусламж дотор тэр дотороо робот мис заслыг нутагшуул. Энийний суур хөгжүүлэлт нь юу байсан гэхээр дурангийн мис засал байхгүй. Тэгээ дурангийн мис заслыг одоо 21 аймагт хийж чаддаг болгоо тоног төхөөрөмжтэй болгоход нийтдээ 20 жил бид зарцуулсан. Өнөөдөр Монголын мис заслын нийгэмлэг олон одоо гадны байгууллагууд тухайлах юм бол Швейцарын мис заслын баг, за Swanson Foundation гэдэргээд Америкийн нэгдсэн улсын ийм байгууллагуудаар дамжуулан бид 20 жил дурангийн мис заслыг хөгжүүлж дөнгөж одоо 21 аймагтаа бид зөсний хүүдээгээ бүх аймагуудад дурангаар авч чадахын нөхцөл бүрдсэн. За үүний зэрэгцээ энэ хөгжил ололт нь өөрөө робот мис заслыг хөгжүүлэхэд бас чухал үүрэг гүйцэтгэж байгаа. За үүнтэй холбоотойгоор өнөөдөр ингээд робот мис засал хэдий өртөг өндөртэй ч гэсэн Монгол улсад нэвтэрж байгаа нь өөрөө Монголын анагаах ухаан, Монголын одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ бол дэлхийгээс хоцроогүй юм шүү гэдгийг илэрхийлж байгаа том чухал зүйл. За энэ бол яг нөгөө operation cart буюу яг нөгөө нэг хүн дээр маань дээр нь өвчтний дээр байрлагдаад хагалгааг нөгөө нэг гардаж хийдэг нөгөө багжин гэсэн үг. Нэг operation cart гэдэг. За энэ operation cart болохоор бас ингээ 24 цаг тогон залгаатай байж ах хэвээр ингээ тусгай машин шиг ингээд тусгай жолоодлогоор удирддаг. За хоёр дахь том багж маань болохоор энэ vision cart буюу энэ яг нөгөө нэг камерын системийг энэ багжаар ингээ дамжуулж өгдөг. Нийшээгээ дүрсээ дамжуулж өгдөг үндсэн том багж нь байгаа. За энэ нь болохоор Revoy тэр компани Германы нөгөө нэг Karl Storz компанитай хамтарсан. Тэгээ ер нь дэлхийн том мундаг технологиудыг хавсаргаад нэг юм роботынхоо нөгөө нэг камерын системийг бүтээсэн баг. За гурав дахь хамгийн чухал багж маань болохоор тэр Master Console гэж нэрлэдэг. Тэр цаана байгаа яг удирдлагын хэсэг гэсэн. Яг мэсцлэхийн хагалгаа хийж байгаа юм шиг тэнд суугаад за энэ гурав маань гуруулаа хоорондоо өндөр хурдны интернетүүд болон шууд дамжуулалтуудаар хоорондоо яг бүрэн цогц нэг болж иж энэ роботын мэсцэл хагалгаа маань хийгддэг баг. За энэ болохоор одоо үндсэн нөгөө саяны тэр яг хагалгаа гэдэг багжууд нь гэсэн шүү дээ. Энэ болохоор нийтдээ юм 4 гартай гэсэн үг. За энэ C гэдэг нь камерын гар ингээд ордог. Тэгээ энээс камернаас гадна 3 багжаар хагалгаа их боломжтой гэсэн. Мэслийн эмч бол өөрөө 2 гартай шүү дээ. Гэхдээ энэ 3 дахь гарыг бэлдэж өгснөөрөө бас мэслийн эмч бас давуу тал болоод давхар нэг гар туслагчаар ингэж ажиллах тийм боломжийг олгодог. За энэ маань өөрөө маш өндөр технологиудыг оруулдаг. За энэ олон газруудад энэ нэг гарыг удирддаг юм конопнууд байгаа. Жишээ нь энэгээр одоо ингээд удирдаад за байрлуулад тэгээ энэ гаруудыг ингэж наашаа цаашаа ингэж нэг ийм хөдөлгөөнүүдийг ингэж хийдэг. За хэрвээ та ийшээ харж ивэл энэ нөгөө тэгцийг болж байгаа ч тийм тэнхлэгээрээ ингэж хүний бие дээр орж иж ажилладаг болохоор ингээ хүн гаднаас анх харахад ингээ аюултай юм шиг харагдаж байгаа боловч маш өндөр технологиуд шингэсэн байгаа болохоор хүний бие ямар нэгэн хөнөөлгүй тийм технологи болж ирж байгаа. За энийгээ бас ингээд зөв хураах энэ хэрэгтэй үедтэй байдаг. За тэгэхээр роботын энэ 3 багж маань бол гуруула заавал хамтарч иж ингэж ажиллах хэрэгтэй. За энэ багжууд маань болохоор одоо ямархуу хагалгаа хийхээсээ шалтгаалаад өвчтнийхөө толгой дээр байрлах уу, баруун талд байрлах уу, зүүн гар талд байрлах уу гэдгүүд нь шийдэгддэг. За өнөө өглөө бид нэр Монгол улсад роботын мэсцлийн аргаар цэсний үдээ явах хагалгаас. Цэсний үдээ маань болохоор хүний баруун талд баруун хавирганы доогуур ингээ байрлалтай болохоор өвчтний маань толгойд байрлахад энэ баруун талаас нь орж иж байрлаж байгаа. Хэрвээ зүүн талд байвал зүүн талаас орж ирнэ гэсэн. За иймэрхүү байдлаар энэ хагалгааны өрөөг ингэж бүтэн зохион байгуулдаг. За энгийн хагалгааг бодох юм бол заашгүй нөгөө яалтчгүй багийн ажиллагаа хамгийн чухал байдаг. За ганцхан мэсцлийн эмчийн хагалгаа хийх боломжгүй. За мэсцлийн хагалгааны баг хамт олноороо хийх.
За үүндээ болохоор яг энэ роботын мэдсэлтэй сургагдсан нарийн мэргэжлийн совилогч авах шаардлагатай. Хоёрдугаар нарийн мэргэжлийн инженер, техникч байх хэрэгтэй. Яг нь энэ робот гэдэг нь өөрөө шууд цэвэр техник. Тийм болохоор ямар нэгэн энэ компьютер технологиудыг яг зөв дараалалаар асаах, зөв дараалалаар холболтуудыг хийх хамгийн нарийн чухал шаардлагатай. Тийм болохоор заавал техникч энэ хагалгааны баг дээр нэмэлтээр орж ирж байдаг. Тэгээд унтуулгын эмч, унтуулгын совилогч оролцоод за давхар 2 хагалгааны эмч оролцдог гэсэн. Нэг хагалгааны эмч маань яг өвчтнийхөө хажууд ариун за ямар нэгэн тэр тоног төхөөрөмжүүдийг гаргаж оруулахад аюулгүй байдлыг хангаж яадаг. За дээрэс нь ямар нэгэн гинтийн зүйлсүүд тохиолдлоо гэхэд өвчтний хажуунаас холдохгүйгээр одоо өвчтнийг аюулгүй байдлыг бүрэн хангаж байрлаж яадаг. Оператор буюу нөгөө хагалгаа удирдах хийж байгаа эмч маань болохоор тэр мастер консоль дээр суугаад тэндээ хагалгааны тэр 2 багжаар хагалгааг нь хийж байгаа. За тэгээ техникч маань болохоор яг энэ технологиудыг маань шалгаад байнгын барьж ийн гэсэн. Тэгэхээр ер нь хамгийн багадаа 9 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ хагалгааг амжилттай хийх боломжийг бүрдүүлж өгдөг гэсэн. Энэ маань нөгөө мастер консоль буюу энэ дотор мисаслим хагалгаа хийж байгаа. Тэгээ тэнд үйлдэл нь хийгдэж байна тийм ээ. За энэ технологи бол одоо Rivo 1 гэдэг энэ технологи бол энэ солонгосын бүтээгдэхүүн байна. Тэгээ түрүү хэллээ те давуу тал нь бол ийм эргономик хөдөлгөөн байна. Одоо ердийн дурангийн хагалгаа бол зөвхөн одоо ингэдэг ийм хөдөлгөөнтэй байдаг бол роботоор нэмэх нь ийм яг хүний бугуун хөдөлгөөнтэй ижилхэн болж гэдгөөрөө хүний үйлдэлийг одоо шууд давтах юм боломж олгож байгаагаар давуу талтай байна. За энэ дээр хүн суугаад хагалгаа ихтэй заавал гараа угаах шаардлага байхгүй. Тийм ээ ингээс очино. Гэхдээ бас имийг яаж мэдхүүгээд бас энд бэлтгэл эмч нар маань энд угаагаад хэрвээ ямар нэг алдаатай зүйл гарах юм бол шууд нээгээд хагалгаа ихэд бэлэн эмч нар маань ингээ зогсож яадаг. Гараа угаачихсан хагалгаа хийхэд бэлэн ингээ байж байна. За дэлхийд даяараа бол өнөөдөр энэ робот мис асал бол нэлээдгүй хурдцтай хөгжиж байна. Асар хурдан хөгжиж байна. Дээрээс нь одоо том хүнд хагалгаанууд эмэгтэйчүүдийн уролог буюу эрэгтэйчүүдийн шээсний замын хавдрууд за дээрээс нь одоо хоол босуулах зам дотор бол одоо ходоод нойр булчирхай илэг одоо тайрахгүй зүйл байхгүй болжээ. Ер нь тэгээд робот мис асал бас хүчтэй хөгжихийн бас нэг учир шалтгаан технологи өөр их хурдан хөгжиж байна. За дээрээс нь хагалгаан дээр одоо 3 эмч гуруулаа зэрэг зогсоод 2 эмчин туслаад 1 эмчин хагалгаа хийдэг бол одоо энэ дээр 1 эмч суугаад хажууд нь техникийн туслах ажилтнууд байж хахад хагалгаа хийдэг ийм хэмжээнд болж байна гэсэн санаа хэлж байгаа тийм ээ. За тэгээд дахин хэлэхэд бол энэ робот өөрөө хагалгаа хийдэг байгаа юм биш. Энэ бол эмч хагалгаа хийж байгаа. Эмч роботоор дамжуулж одоо хүний одоо өвчин болгож үүс шалтгаан болж байгаа зүйлийг биеэс нь авах энэ мис асал хийж байна гэж харах нь шүү дээ. Тэнд команд өгөөд нэг гараараа хавчхад энд 0.1 секундтэй хурдтай хоцрогдолтой ирнэ гэсэн. 0.1 секунд. Тэгэхээр үгүй яг тэр командыг энд биелүүлж ийн гэсэн санаа тийм ээ. За одоо ер нь бол ирээдүйн технологи бол одоо хавдар судлалын үндэсний төвөөс орон нутгуудад жишээлбэл одоо ингээд юу н робот систем байх юм бол хийнэ л гэсэн санаа тийм ээ. Гэтэ хамгийн гол шалгуур чухал зүйл бол интернетийн хурд өөрөө асар хурдан байх хэрэгтэй. Интернет удаан байх юм бол энд хэр удаан хурдан байсан ч гэсэн тэр мэдээлэл бас алдаатай удаан очих ийм магадaltaй байна шүү дээ. За энэ технологи сурахын тулд одоо хавдар судлалын төвийн эмч нар симуляц буюу ийм робот одоо хүүхдүүдийн ярьдгаар бол ийм компьютер тоглоом дээр юм шиг ийм симуляц дээр олон төрлийн хагалгаанууд хийж эхлээ сурж байгаа. За үүнийхээ дараа бүгд солонгос улсад очиж бас сургалтанд хамрагдсан. Тэнд гахаан дээр роботоор мис асал хийсэн. Гахаа одоо яг л амьд гахаан дээр роботоор одоо хагалгаа хийж энэ роботын хийж байгаа аргачлалуудаа одоо хэр зүг болж байгаа энэ төр сураад за ингэсний дараагаар одоо яг одоо хүн дээр зүсний хүйтэ авах хагалгаагаа хийж байна. Ер нь бол аажимдаа тавьж байгаа гол зорилго бол бид одоо амьд донороос элэг шилжүүлэн сул хаалгаа хийдэг. За үүнийхээ одоо донор буюу эрхтнийхээ талыг өгж байгаа эрүүл хүний илгийг тал илгийг авахдаа өнөөдөр Монгол улсад бол дурангаар авдаг болчихсон. Хоёрдугаар эмнэлэг хавдар судлалын үндэсний төв дээр бол дурангаар авч хийж байгаа. За тэгвэл энийгээ дараагийн агсан шатанд гаргаж роботоор хийж. Робот нь бол одоо ягаад заавал роботоор хийх гэдэг байгаа юм гэхээр робот нь илүү боломж илүү сайтай
дээрээс нь аюулгүй хагалгаа хийх боломжийг илүү олгодог гэдэг санаагаараа роботын технологиг бас Монголд нэвтрүүлж байгаамаа. Өнөөдөр 12 сарын 28-ны өдөр Монголын эрүүл мэндийн салбарт, анагаах ухааны салбарт түүхэн нэг цаг үеийн хуудсыг өнөөдөр нээж байна. Монгол улсад шинэ технологи нэвтэрч дэлхийн түвшиндээ дэлхийдээ энэ зэрэгцэж робот мэдсэлийг амжилттай хийсэн юм сайхан өдрөөр тохиож байна. Робот мэдсэлийг эрүүл мэндийн сайд, улсын их хурлын гишүүн, чин бүрэн сайд маань одоо ахлан удирдах мэдсэлийн зөвлөх хэмжээр гардан ажиллаж мөн одоо манай салбарын үнэн бат эмч, эр болоо эмч нар маань гардан хийж гүйцэтгэлээ. Бид одоо 3 жилийн туршид энэ робот мэдсэлийг Монгол улсад нэвтрүүлэхийн төлөө бас нэлээдгүй эмч мэрэгчлийн талаас бол нэлээдгүй сайн бэлдэж. Харин засгийн газраас өнөөдөр одоо энэ робот мэдсэлийн тооны төхөөрөмжийг худалдан авах энэ хөрөнгө оруулалтыг хийлээ. Ингэснээрээ бид одоо бас дэлхийн анагаах ухаантай мөр зэрэгцэн ажиллаж алхаж чадж байгаагийн бас нэг том тод гэрчин энэ юм аа. За ингээд энэ технологиг хөгжүүлж бүтээсэн Мир компани Риво нэг системийг бүтээсэн танай компанид бас баярлалаа. 26 онд бид бас 2 дахь эмнэлгээ робот мэдсэлээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байгаа. За тэгээд 26 онд Монгол улс 2 робот систем эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэвтэрнэ гэдгийг бас хэлчихье. За тэгээд энийг одоо хэрэгжүүлэх бол одоо эмч нар та бүхэнд бас амжилт хүсье. 무엇보다 이번 몽골 국립암센터에서 로봇 수술이라는 첨단 의료 장비를 도입해서 암센터의 역량을 한 차원 높이게 된 것을 축하드립니다. 한몽 협력의 특징은 다양한 곳에서 다양한 방식으로 일어나고 있다는 사실입니다. 지금도 저희가 알지 못하는 곳에서 알지 못하는 방식으로 한몽 협력이 계속 일어나고 있습니다. 바로 한국과 몽골이 그간 쌓아온 긴밀한 인적 교류가 그 배경입니다. 앞으로 저희 대사관은 한몽 보건의료 협력은 물론 한몽 인적 교류 확대를 위해서도 많은 노력을 기울이도록 하겠습니다. 오늘 행사를 계기로 몽골 보건의료가 한 차원 더 높게 발전할 수 있기를 바랍니다. 새해에도 여러분과 여러분 가족의 건강과 행복을 기원합니다. 감사합니다. 신언니 민드프로기. Монгол улсын эрүүл мэндийн салбар 3 жилийн хугацаанд үндсэндээ энэ төслийг хэрэгжүүлэх гэж манай эрүүл мэндийн сайд чин бүрэнгийн санаачлагаар энэ төсөл хэрэгжээд эхлээ явсан. За энэ хугацаанд бол нэлээдгүй төслийн үйл ажиллагаа явагдсан, сургалт явагдсан. За сүүлийн 4 сарын хугацаанд бол эмчнэр маань гадны сургалтанд хамрагдаад за 24 оны 10 сараас дотоодын одоо сургалт хийгдээд мөн одоо ингээд маш олон үйл ажиллагаа явж иж өнөөдрийн энэ одоо түүхэн одоо технологи нэвтрэх ийм одоо үйл явцыг туулж ирсэн түүхтэй. За ингээд робот мэдслийн технологи нь одоо Монгол улсад одоо ингээд нэвтэрч байгаа энэ түүхэн агшин бид нар одоо өнөөдрийн эхний хагалгаа ингээд манай эрүүл мэндийн сайд маань удирдаад явууллаа. Үнэхээр одоо технологийн давуу талуудыг нүдэрээ үзэж харлаа бид нар. За үнэхээр хөнөөл багтаа нэгдүгээрт, хоёрдугаарт хүний үйлдэлээс илүү бас нэмэлт үйлдэлүүд хийгдэг ийм чадвартай. За 360 градус болон бусад одоо энэ технологийн өндөр шийдэлтэй AI технологитой ийм технологи Монгол улсад ингээд нэвтэрч байгаад маш их баяртай байна. За ингээд энэхүү технологиг бүрэн эзэмшиж робот мэдслийг бодиттой үр дүнтэй тогтвортой хөгжүүлэхийн төлөө бид цаашид өшөө ихийг хийж одоо амжуулах болно. Ингээд энэ түүхэн агшинд оролцож байгаа та бүхэндээ баярлалаа. Бүгдэд нь эрүүл их сайн сайхныг хүсэн өрөө Монгол хүмүүр эрүүл байх тугай. Баярлалаа.